Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах хуралдаан энэ оны 8 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд дотоод хэргийн их сургууль болон хужир буландах зэвсэг түвшний сургалтын төв Чингэлтэй дүүргийн хайрхан хөгжлийн төвд тус амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд цагдаа дотоодын цэргийн байгууллагын албаагчид амжилттай оролцож сэтгэл хөдлөл оюун ухааны чадам сорилт тэмцээний эмгтэй төрөлд тэргүүн байрт дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн сэтгэл зүйч дэслэгч Энх Марал бие бялдрын бэлтгэлжилт болон буудлагын тэмцээний эмгтэй төрөлд дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн соён гэгэрүүлэх ажил хариуцсан мэрэгчлэн дэслэгч Мөнх Чимгийн утгаар байрт шалгарлаа. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний төвчрөл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн засаг даргын 2023 оны А-дороо 940-р захирамжийн хүрээнд дотоодын цэргийн байгууллагаас цагдаагийн албаагчдын хамт захирамжид заасан хязгаарлалт бүхий цэгүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагчийн зөвлөлөөс дотоодын цэргийн алба ажиллагааг албаагчдын ар гэрээхэнд сурталчилж албаагчдын гэр бүлийн гишүүдийг оролцуулан гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас албаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хамт олонны дунд эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд хамгаалтын 1-р салбарын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын албаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дотоодын цэргийн тухай хууль, дотоодын цэргийн алба ажиллагаа, Монгол улсын цэргийн нийтлэг дүрм, улсын онц чухал объектын хамгаалтын үйл ажиллагааны стандарт, дотоодын цэргийн алба ажиллагааны журам код, танин мэдхүй сэдвээр асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Мөн салбараас 2023-аас 2024 оны хичээлийн шинэ жилд салбарын албаагчдын хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид шинээр элсэн орж байгаа хүүхдүүдэд хичээлийн эрхслийг гартуулсан юм а.